Сайн байцгаана уу? Бүх үндэсний өсөлж болгон гэрчлийн цагаараа дахин уулзж байгаа баяртай байна. За манай Сүмэн итгэгчид цугласан байна. Нандин цэцэгч маань дахнаас ирж гэрчилж байна. Отмаа гэгч маань Лавга, Батоёо гэгч Батбаяр ах маань бүр өмнө аймгаас бас хөрлцөн гэж агуу бурхныг алдаршуулан гэрчлэгээр бид цугласан байна. Энэ удаад бид итгэгч хүн бузар сүнсэнд эзэмдүүлэх үү гэдэг сэдвээр гэрчлэн хуваалцсан. Гэрчлэх юм бурхны үгээр тунхаглая. Бид гэрчлийн үг болон хурганы сасаа сатаны ялсан юм аа. Амен. За, гэрчлийнхаа сэдвийг бол бид бас ярилцлаа. Жохон ярилцсан итгэгч хүн бузар сүнсэнд эзэмдүүлж болох уу гэдэг асуултыг тавья. Энд хариулт өгье тийм ээ. Бас итгэгчдийн маань дунд ийм асуулт явж иж болох юм аа. Тэгэл одоо итгэгч байсан хүмүүс байж байгаа шүү дээ. Бидний чинь дунд 3-4 хүмүүс итгэгч байсан. Батбаяр ах маань харин итгэгч байсан уу? Бисний яг онцгой асууж мэдж байгаагүй мэн. Бас итгэгч байсан уу? Ордно. Тий. Би чинь 22 онд л анх бурханы одоо таньж мэдж хүлээж авч байна. Тэгвэл үнэхээр практик бүгдээрээ мэдлэгтэй яг амьдрал дээр ямар байсан бэ гэдгийг үнэхээр хариулж чадхаар хүмүүс байна тийм ээ. Тэгээ миний хувьд болохоор ингээд чөтгөрийн талаар ингээд Библиэлд зөндөө байдаг. Тэгээд ингээд яг чөтгөрхээр харагддггүй зүйл шүү дээ. Тэгээд эзэнд итгэлээ, эзнийг хайрлаа, эзний хүүд итгэх итгэлээр ингээд бурхны хүүхэд болжээ гэд баяр хөөртэй. Тэгээд ингээд Библийг уншаад ингээд чөтгөрээ зөндөө байдаг байхгүй муусанс. Бохир сүнс. Гэтэл итгэгч хүнд ингээд бохир сүнс байж болох уу гэдгийг ингээд хинч зааж ярьж байгаагүй. Миний хувьд ч бас ямар ч ойлголт байхгүй би гайхаад ингээд өнгөртөг байсан байгаа байхгүй. Гэтэл энэ бүхэн яг одоо ингээд биднэрт ингээд илчлэгдээд амьдрал дээр практикаар ингээд жоохон юу болоод байгааг ингээд гэрчлэх гэж сууж байгаа баяртай байна. Амин. За, итгэгч хүнд тэгэхээр бохир сүнс байх боломжтой юу? Байгаа юу? Би боломжтой гэж үзэж байна. Яа тэгэхээр ингэж байгаа штэ. Бурхан биднэрт нөгөө нэг дагалдах тэмдгүүдийг өгсөн штэ. Тэгэхээр яагаад дагалдах тэмдгүүд өгсөн? Яагаад та нар диаволыг эсэргүүц? Тэгэхээр та нараас зайлах болно гэдэг байгаа юм тий. Тэгэхээр эн чинь энэ ном Бурханы үгийг би бодохдоо бол мэдээж итгэгч хүмүүс зориулсан. Тэгэхээр энд ингэж юм л да. Одоо итгэгчдэд эдгээр тэмдгүүд дагалдана гэж байгаа аахгүй юу? Тэгэнгүүт миний нэрээр тэд чөтгөрүүдийг зайлуулж гэж байгаа. Тэгэхээр бас хэдийгээр бид нэр итгэсэн ч гэсэн бид нар нөгөө одоо бузар сүнсэнд одоо эзэмдүүлсэн байх бузар сүнсээр одоо өдөөгдөж гим нүгэлд орох тийм боломжтой гэж хараад байгаа байхгүй юу. Тэгээ мэдээж бурхан өөрөө хэлсэн чөтгөрүүдийг зайлуул гэсэн. Тэгээ та нар шинэ хэлээр ярина гэсэн. Тэгэхээр бид нэр үнэхээр Христэд итгэсэн ч гэсэн эзэмдүүлэх боломжтой гэдгийг бид нэр эндээс ойлгож болно. Есүс Христ нөгөө загалмаа дээр цовдлогдож нас ороод бидний гмийг өөртөө авсан гэж байгаа тийм. Тэгэхээр энэ нь болохоор бидний гмийг өөртөө авсан гэдэг нь бид нар өмнө нь Христэд итгэдэггүй байхдаа гм нүгэл бүгдээрээ л үлдчихсэн тийм. Тэгэхээр тэр гмийн хүчийг нь бурхан хугалсан. Яг загалмаа дээр цовдлогдож нас орснараа тэр хүчийг нь хугалсан болохоос биш би та нарын гим нүглээ ингээд авчихсан. Одоо та нар ингээд бузар сүнсэн гим нүгэлд эзэмдүүлэхгүй тэрэнд одоо ингээд эзэмдүүлэхгүй тэгээд тэднэрээр өдөөгдөхгүй дахиад та нар гим нүгэл хийх ямар ч боломжгүй одоо ингээд сайхан баяр хөөртэй амьдрнаа гэж хэлээгүй гэж би бодож байна. Яг тэгэхээр өөрөө энд маш тодорхой хэлсэн байна шүү дээ тий. Энэ тэмдгүүд дагалдана гэдэг. Тэгээд биднэрт үнэхээр энэ тэмдгүүд дагалдж байгаа нь чөтгөрүүд бас бузар сүнснүүд биднийг эзэмдэх боломжтой гэдгийг эндээс би айгүй амархан хүмүүс маань ойлгох байх гэж бодож байна. Тэгээд энэ дээр бас ингэж байгаа. Тэгээд хүчийг нь хугалсан. Тэгвэл итгэгчид яагаад гин нүгэл хийгээд байдаг? Яагаад үйлдээд байдаг нь те? Бид нар гин нүгэлд орооцолтой л байдаг. Тэгвэл бид нар нөгөө нэг гин нүгэлтэй айгүй олон жил ингээ өмнө нь ингээд их дотны хүн шиг ингээд гин нүгэлтэй явцсан учраас бидэнд тэр гин нүглийн бас нэг буруу дадал зурсал биднийг өдөөх тийм боломжтой болчиход байгаа аахгүй юу. Одоо өөрөө өөртөө бүдрүүлэх ч юм уу, өөр хин нэгний одоо бүдрүүлэх чулуунд бид нар бүдрэх ч юм уу, гэх мэтэр бид нар өөртөө бас бид нар гин нүгэлд одоо орооцолдох боломжтой гэдгийг эндээс харж байна. За тэгэхээр энд ингэж байгаа аахгүй юу. Галаат 6-гийн 1 дээр ах トゥ нараа хэрв хүн ямар нэгэн буруу юмд эзэмдүүлсэн бол гэж байгаа.
буруу юм. Тэгэхээр энэ дээр эзэмдүүлэх гэдэг үг бол их хүчтэй үг гэж би бодож байна. Ямар нэгэн буруу юм гэдэг маань одоо бүхий л буруу юмыг хэлж байгаа. Жогон худлаа ярих ч юм уу, эсвэл одоо мөнгө төгрөг ашиг хонжоо хараад одоо хууль бусаар ингээд арилжаа намаа хийхэд хөрөнгө оруулах ч юм уу, тийм ээ. Гэх мэтээр янз бүрийн одоо буруу гэдэг юмд чинь ерөөсөө бид гим нүгэл бүгдээрээ багтаж байгаа. Юу ч байж болно. Ямар нэгэн юмд эзэмдүүлсэн бол гэж байгаа. Тэгэхээр эзэмдүүлэх гэдэг нь өөрөө ирэхгүй бүр ингээд хийх. Бүр эзэмдэн гэдэг чинь бүр өөрөө ирэхгүй тэргээр эзэмдүүлсэн байна шүү дээ. Эзэмдүүлсэн учраас та нар эзэмдүүлсэн бол гэж байгаа. За энийг яг дуустал уншиж те энэ нэг дээр эзэмдүүлсэн бол сүнслэг та нар түүнийг дүлгөөн байдлын сүнс дотор шинчлэн засах тун гэж байгаа аахгүй юу? Тэгэнгүүт эндээс бол мэдээж бид нар одоо юунд эзэмдүүлэх ойлгомжтой шүү дээ те. Одоо гим нүглэл бид нарыг эзэмдүүлдэг. Гим нүглэл бид нарыг өдөөдөг, удаан хатгадаг. Бид нар өөрсдөө бас бүдэрдэг. Өөрөөсдөө бүдрэх чулуу болдог. Эсвэл өөр хэн нэгэн бас биднийг бүдрүүлж идэг. Тийм. Тэгээд эндээс бас ингэсэн байна. Харах тун өөрийн хүч энэ Яков 1:14 дээр харах тун өөрийн хүсэл тачаалтаа автаж уруу татагдах үедээ хүн бүр соригддог. Тэгээд хүсэл тачаал үр тогтоо нүглийг төрүүлдэг. Нүгэл нь биелээ болохоро үхлийг авчирдаг. Тэгээд 16 дээр хайрт ах トゥ нар минь бүү мэхлэгдэх түн гэж байгаа аахгүй юу. Түрүүн энд бас нөгөө эзэмдүүлсэн бол гэж байгаа шүү дээ. Тэгэхээр чинь энэ одоо эзэмдэн гэдэг нь мэдээж гим нүглэл биднийг эзэмдэн. Хэрвээ ариун сүнсээр бид нөр өдөрдуулаагүй бол өөр хинээр өдөрдүүлсэн байх вэ? Эзэмдэн гэдэг нь эзэмдүүлнэ гэдэг чинь гим нүгэл бид нар гим нүгэлд эзэмдүүлж л гэсэн үг шүү дээ. Хэрвээ ариун сүнсийн дотор ариун сүнсийг хүлээж аваагүй ариун сүнс бидний дотор байхгүй тохиолдолд гим нүгэл бид нар эзэмдүүлэх боломжтой гэдгийг эндээс харж байгаа. Тэгэхээр яг хөө бидний гэрчлэл гэж байгаа эндээс бүх үндэсний хүсэл чуулганаас ирж байгаа мессежүүдийг хүмүүс сонсохдоо ямар ч байсан тэр нөгөө одоо юу яах вэ гэж ойлгож байна. Ялгаж чадвартай нэг нь ялгаж бас зөв ойлгох байхаа гэж бодож байна. Сая Батуу эгчийн ярьсантай холбогдуулаад итгэгч хүн бохор сүнсэнд эзэмдүүлэх гэдэг нэг асуудал яригдж байна. Нөлөөлүүлэх гэдэг бас нэг асуудал яригдж байна. Ялгаатай юм а тий. Энэ дээр хэн нь нөлөөлүүлээд байгаа юм, хэн нь эзэмдүүлээд байгаа юм гэдэг ялгааг бас илүү тодруулсан гэдэг байгаа. Тэгэхээр саяны нөгөө Ром 6:14 дээр хэлсэн шүү дээ. Учир нь нүгэл та нарыг захирахгүй. Яагаад гэвэл та нар хуулийн дор байгаа бус харин нэгүслийн дор байдаг гэсэн шүү дээ тийм. Тэгэхээр нэгүслийн дор байдаг хүмүүс гүн нүгэл захирагдахгүй. Тэгэхээр энэ дээр нөгөө итгэгч хүмүүс ариун сүнсийг хүлээгээд авчиж байгаа. Есүс Христ итгэлээ, ариун сүнсийг хүлээж авлаа. Тэр ариун сүнсийг хүлээж авсан хүмүүс ариун сүнсээр өдөрдөөж Бурхны нэгүслийн дор амьдардаг бол гим нүгэл захирагдахгүй буюу эзэмдүүлэхгүй. Өөрөөр хэлэх юм бол тэр биеийн тэр итгэгч хүний эзэн нь ариун сүнс буюу Бурхан болчихж байгаа байхгүй Есүс Христ. Харин итгэгч хүн ариун сүнсээр төрөөгүй л яах вэ? Тийм ээ? Ариун сүнсээр төрөөгүй итгэгч байх юм бол харин гим нүгэлд эзэмдүүлнэ, бохир сүнс нь эзэмдүүлнэ гэж бодож байна. Ариун сүнсээр төрсөн итгэгч хүмүүс бол эзэмдүүлэхгүй харин гим нүгэлд нөлөөлүүлж болно. Нөлөөлүүлж байна. Тийм, яг энэ санаа. Тэр бол эзэмдүүлэхгүй. Ариун сүнсээр төрсэн итгэгч хүмүүс бол гим нүгэл буюу бохир сүнс нь эзэмдүүлэхгүй. Түүний эзэн нь Есүс Христ шүү дээ. Харин нөлөөлүүлэх боломжтой. Энэ эзэмдүүлэх, энэ нөлөөлүүлэх гэдэг энэ хоёр ялгааг бид нар аягуусаа ухаарах хэрэгтэй байна. Тийм, ялгаатай асуудал байна. Тэгэхээр энэ нөгөө 6:17 дээр Ром 6:17 дээр нэгсэн байгаа байхгүй. Харин Бурхан талархланд байг. Учир нь та нар нүглийн боолууд байсан боловч та нар өөрсдөд чинь өгөгдсөн уг сургаалын хэв маягт зүрхнээсээ дуулууртай болж тийм ээ нүглээс чөлөөлөгдөн зөвхт байдлын боолууд болсон. Энэ нэг эсвэл нүглийн боол, нэг эсвэл зөвхт байдлын боол гэсэн байгаа тийм ээ. Зөвхт байдлын боол. Тэгвэл үнэхээр Ром 6:7 дээр учир нь үхсэн нэг нь нүглээс чөлөөлөгдсөн. Тэгээ хуучин хүн үхсэн, хуучин хүн үхээд тэр хүн шинээр Христийн амаар амьдарч ариун сүнсийг хүлээж авч нэгүслийн дор явж байгаа тэр зөвхт байдлын боол байсан. Зөвхт байдлын боол болсон хүн гим нүгэл боошдохгүй. Гим нүгэл боошдохгүй. Харин гим нүгэл нөлөөлүүлж болно. Яагаад нөлөөлүүлж байгаа? Яагаад бохор сүнсэнд нөлөөлүүлж байгаа гэдэг дээр бас асуудал гарч ирж байгаа юм тийм ээ. Тэгэхээр энэ дээр яг нөгөө
сүүгээр хооллох, бор хоолнд орох, Хоёрын төлөвших, сүнсээр төлөвших гэд энэ сүнсээр дадлагших, сүнсний сахилгажуулалтыг бий болгох гэд энэ зүйл хэрэгцэж хүмүүст дутагдсанаас болж эсвэл мэдлэггүйгээс болж тийм ээ мэдлэггүй төлөвшөөгүйгээс болж гим нүгэл нөлөөлүүлж явах, бохор сүнсэд нөлөөлүүлж явах үе таалга нэгддэг юм боломж. Яагаад гэвэл би өөрөө 14 жил Христ итгэгч байсан. 14 жил би Христ итгэж явж байхдаа одоо Христ итгэгчсэн учраас би аврагдсан. Итгэгчсэн учраас те одоо ингээд би аврагдсан мөнх амийг авчихсан. Ингээл энэ амар тайван дотор би одоо ингээл зүгээр сайхан ингээл Библийг уншаад залбираад ингээл яваад болоо. Надад ямар ч тэмцэл байхгүй, надад ямар ч урагшлах одоо юу гэдэг бурхны агуу гайхамшиг сайн сайхан өрөөлөг авах тийм ингээд тэмүүлэл байхгүй. Би болчихсон гэсэн аврагдчихсан юм чинь болчихсон гэсэн ийм байдлаар явж ирсэн. Миний эргэн тойрны хүмүүс яаж ирсэн гэхээр 10 жил, 20 жил басан мөртлөө бас л нөгөө гим нүгэл байгаа дасаар л байсан. Гим нүгэл байсан. Өөрийгөө захирч чадахгүй гим нүглүүд те эсвэл бохор сүнс юу гэдгийг эсвэл худал хуурмаг ярих эсвэл ихнэр нөхрөө зодох эсвэл ихнэр нөхрөд хэрүүл хийхнээ ингээл итгэгч ариун хүмүүс гэсэн мөртлөө ийм зүйлүүд байгаа л байсан. Тэгээ энэ яагаад юм бэ тийм бол гэсэн яагаад гэдэг асуултууд маш их байсан. Тэгээ харин энэнийхээ хариултыг би бүх хүнсний өсөж шулган дээр ирээд одоо жинхэнэ одоо үнний сүнс энэний сургаад үнний үгээр ингээд ялгаж таньж эхэлж байгаа байхгүй. Энийг би махан биеэрээ үнэхээр ялгаж танихгүй байсан. Энийг би сүнсээр л ялгасан. Хүний сэргэлт бол сүнсээр л ирдэг юм лээ. Тэгээ хамгийн анхны 1 сарын 7-ны идэрхэл чөлөөлтийн үйлчлэлээр би мэдээж ингээ махан биеэрээ ингээ хайж байгаа шүү дээ. Яг би гинт би өөрчлөгдөхгүй шүү. Махан биеэр ингээ хайж явж байгаа зүгээр л сонсох гэж ирсэн, үзэх гэж ирсэн, харах гэж ирсэн. Харин энд надад үнний сүнс надад дүүрч үнний сүнс надад ялгааг таних тэр сэргэлтийг өгсөн байгаа байхгүй. Ингээд би үгээр өсч, үгээр өөрчлөгдөж, үгээр би жинхэнэ ариусгалыг авч, тэгээ жинхэнэ бурхны хүч чадлыг авах хэрэгтэй юм байна. Учир нь бурхан бидэнд айдсын сүнсийг бас хүч, хайр ба биеэ захирахын сүнсийг өгсөн. Бид айгаад явах хэрэгтэй биш юм байна. Бидний тэмцэхсэн шүү дээ. Бидний тэмцэл бол мах цусны эсрэг биш, тэ харахгүй ертөнцийн захирагчид ёрын хүмүүс сүнслэг хүчний эсрэг тэмцэж хэлсэн шүү дээ, тийм ээ. Тэгвэл бид нар юуны төлөө тэмцэх юм бэ гэсэн мах цусаараа тэмцэх биш. Үнэхээр сүнслэг төвшөнд бор хоолнд төлөвшсөн тэр сүнслэг төвшөнд тэмцэх хэрэгтэй юм байна. Энийг чинь бид нар өөрсдөө хийж урагшаага эхлэх ёстой. Махан биеэрээ эхлээд сүнслэг төвшин рүү орох ёстой юм байна гэдгийг энэ чуулганд ирээл ингээ ойлгосон. Тэгээд ер нь бол өмнө нь урд нь ингээл чадахгүй ингээл гим нүглээ хийчихдэг байсан. Чадахгүй ингээл уралждаг байсан бол одоо ойлгодог байна. Би тэр гим нүгэлд буюу тэр үе таалгыг би нээж өгөхгүй юм байна. Хүлээж авахгүй. Шууд хаалаа тийм ээ. Үүргийн худалдаа чинь намайг ятгасаар агаад надад бараагаа худалдаг шиг нөгөө бохор сүнснээ нөгөө сатаны ажилч биднийг ятгасаар агаад хажууд нь байсаар агаад бидний гим нүгэл рүү ингээ оруулж тэгвэл би тэр шууд үгүй би худалдаж авахгүй. Үгүй би чамайг хүлээж авахгүй гэ хаалгаа хаачдаг. Ийм сүнслэг тулааныг ингээд энэ бүхэн сүнслэг шулган дээр ирээд сурсан юм аа ингээд. Үнэхээр баяртай. Тийм ээ, мань хэсэгч маа гайхалтай, яламттай, ухаарлтай энэ бүгд үнэхээр үнэн номлолоос ирдэг юм аа гэж гэрчлэн холцоор байна. Баярлалаа нандагч. За, тэгэхээр саяхан тэр бас нэмээд хэлэх зүйл байгаа бол тийм би бас урд нь бас их айцтай байсан. Тэгэл ерөөсөө айцтай байна гэдгээ мэддэг байсан. Тэгээ эндээсээ би чөлөөлөгдөх ёстой гэдгийг ч мэддэг байсан. Тэгэд яаж чөлөөлөгдөх хооноо мэдхгүй бурхан минь намайг чөлөөлөөч л гэдэг. Ямар ч үр дүнгүй байхгүй. Дараа нь харин би бүх үндэсний хүсэл чуулган дээр ирээд эдгэр чөлөөлийн үйлчлэлд хамрагдсанараа айцаас үнний үгээр чөлөөлөгдөж байгаа. Тэгэд үнэхээр гайхалтай бас айцаасаа чөлөөлөгдөж байгаа. Ер нь айц гэдэг чинь бас л гим нүглийн нэг хэлбэр тий айцаар удирдуулна гэдэг чинь бас л бузар сүнсээр л удирдуулж байгаа. Айцын сүнсээр нөлөөлүүлсэн явж байгаа гэдэг. Нөлөөлүүлсэн тэр айцын сүнсийн нөлөөнд нь орсон, бүр эзэмдүүлсэн, тэрэнд үе таалга тавиад өгсөн, эзэмдүүлчихсэн учраас би айгаад яваадсан байгаа байхгүй. Тэгээд тэрийгэ мэдчихэд яах ухаанаа мэдгүй. Гэхдээ ер нь бурхны авралаар энэ чуулган дээр ирээд үнэхээр тэр айцын сүнснээс эдгэрэл чөлөөлөлт үйлчлэлд хамрагдсанараа ер нь баг багаар
чөлөөлөгдөд явж байгаа. Мэдээч тэр үргэс авсан юм шиг нэг л өдөр гэл ийм болчихгүй. Тэгэл эзний үгэн дотор дахин чөлөөлөгдөд идэгрээд ингээд явж байгаадаа үнэхээр баяртай байна. Батуйгч маань тэгээд айгүй хүний амьдралын олон талбарууд байгаа шүү дээ. Тэгээд эзэнд яг ингээд бууж өгөөд эзэнд өргөгдөөгүй тэр талбар ер нь бол айдсын сүнсээр өдөрдүүлдэг. Тэгэхээр угаасаа нөгөө сатаны нөлөөлөлт байна л гэсэн утгатай шүү дээ. Тэгэхээр таны олон салбар дээр айдсын сүнс ингээд ажиллаж исэн гэж би ойлголоо. Тэгээд та ингээд энэ салбар дээр мань ингээд боллоо. Одоо ч та тунхаглаад ингээд чөлөөлөгдөд номлолоо сонсоод хүч зориг ороод явж байгаа юм байна шүү дээ. Тийм байх тийм үү. Тэгэхээр бурхан бидэнд айдсын сүнсийг биш хайр хүч бие захирах сүнсээ өгсөн. Тэгэхээр айдсын ер нь энэ дэлхийн хоёр хаанчлалт гэдэг. Түүнээс дундын одоо 3 дахь ингээд завсрын ингээд нэг жирийн хүмүүс ингээд нэг завсрын саарл хүмүүс гэж байхгүй шүү дээ. Нэг бол станаар өдөрдүүлсэн, нэг бол бурхнаар өдөрдүүлнэ гэж байгаа шүү дээ. Энэ дэлхий дээр хоёрхан л хаанчлалт. Түүнээс өөр 3 дахь ямар ч хаанчлалт байхгүй. Тэгэхээр нэг бол ариун сүнсээр өдөрдүүлэх хүч хайр бие захирахын сүнсэн дотор амьдрах, нэг бол харин айдсын сүнсэндээ ингээ автаад ингээд амьдрах юм бол тэр айдсын сүнс яг тодорхой юм. Бүхэл амьдрал дээр нь ямар айхтар ингээд уналт, ямар айхтар зогсолт нэг газраа хүн зогсохгүй шүү дээ. Нэг бол дээшээ өгсөн, нэг бол доошоо өгнө. Нэг байрандаас энэ дэлхийн ертөнц чинь эргэлдэж байдаг. Угаасаа энэ ертөнц чинь хуулийн тийм учраас ерөөсөө бидэнд бол дээшээ өгсөөл эзний ариун сүнсийг дагаад явахаас өөр ямар ч тийм юм байхгүй сонголт. Тэгэхээр хүнд өөрт нь сонголт байдаг байх юм тийм ээ. Сүнсээр ямар сүнсээр өдөрдүүлэх вэ? Түүнээс ингээд итгэвч болцсон юм чи ерөөсөө чөтгөрөөс ингээд 100% дархлаатай болчихсон би. Бистэ чөтгөр надад нөлөөлөхгүй гэдэг. Ингээд бардамнаад явж идэл айгүй олон талбарт маань ингээд чөтгөр ажилласан байсныг бас харж байгаа байхгүй юу? Тэгээ энэ дээр хэлсэн биз дээ. Учир нь нүгэл та нарыг захихгүй ягаад гэвэл та нар хуулийн дор байгаа бус гэж байгаа байхгүй юу? Харин нэгүслийн дор байна. Тэгэхэд яг үндэ христчин хүмүүсийн одоо ингээд бид нар ч бүгд христчин байсан хүмүүст хуулийн дор амьдарчсэн байгаа байхгүй юу? Тэр хууль гэж юу гэдгийг гэхээр парсачууд л нөгөө нэг хууль мөл гэж ингэдэг. Бид нар бол нэгүсэл дор байгаа гэдэг айгүй бат итгэлтэй. Яг тэр мэдлэг маань дутуу байсан учраас яг тэр номлол сургаал дээр энэ талаар ямар ч ойлголт байхгүй байдаг байсан. Тэгэхээр миний ард түмэн мэдлэггүйгээсээ болж бүхнөө гэдэг штэ тийм ээ. Мөхнөө гэдэг. Тэгээ бас ариун сүнсийг бөхөөгөрэй гэдэг. Тэгсэн чинь яагаад ингэж бурхны ард түмэн мөхтөх юм болж байна? Яагаад мэддэггүй байгаа юм болж байна гэсэн чинь ариун сүнсээр өдөрдүүлэхгүй байсан учраас гэж байгаа байхгүй. Итгэж хүмүүс яадгүй ариун сүнсийг бүү гомдоо гэсэн үгийг ерөөсөй ойшоодгүй. Ариун сүнсийг яагаар гомдох вэ гэдгийг ч ойлгодгүй. Бурхан намайг ойлгоно штэ. Бурхан хайр штэ. Ариун сүнс хизээч биднийг орхиж явахгүй гэдэг үгээр ингээд оюун санаагаа ингээд цайз хийчдэг байхгүй юу? Тэр чинь худал дэнлүү байдаг, уушдаг, илчлэлт байдгүй, ариун сүнс байхгүй, эдгэрэл чөлөөлт байхгүй. Амьдрал дээр нь ямар ч үр жимс байхгүй. За бурхан хэлсэн байдаг. Та нар барилга, та нарыг би ингээд суурий чинь индранилээр барьж үн чулуугаар барина гэсэн. Тэр агуу том барилгыг 17, 8, 9 жил болоход миний амьдрал дээр баригдаагүй байхгүй юу? Тэгээд ямар барилга байсан гэхээр нөгөө л нэг бурхны яг цэвэр үгийн дагуу биш, ийм холимог, хуйлархаг яг энэ орон ном дээр гарсан та нар нүгэл та нарыг яавал захирахгүй бэ гэв. Хуулийн доор байгаа бус учраас захирахгүй гэсэн байхгүй. Гэтэл өөрийнхөө бодол санаа, өөрийнхөө ариун сүнсээр өдөрдүүлээгүй бидний амьдрал биднийг яг энэ хуулийн дор аваачаад сатаны хаанчлал тэр нөгөө чөтгөрийн хүлээсэн дотор, чөтгөрийн нөлөөн дотор амьдралыг авчирсан байгаа. Ариун сүнс биднийг хизэж орхихгүй гэж итгэлийн аханд үсээ хурдаж байгаа юм шүү дээ. За орхихгүй гэдэг үг байна. Гэтэл нөгөө талд нь ариун сүнсийг гомдоовол энэ үед болон ирэх үед уучлагдахгүй гэдэг бас үг байгаа. Тэгэхээр ариун сүнс биднийг гомдоогод байвал орхиод явах боломжтой. Тэ? Ариун сүнсээр төрн нүднэр гэдэг ингээд бас нэлээ нарийн зүйлийг ярьлаа. Энийг бас жоохон дэлгэрүүлээд яриул. Одоо энэ орон 6-14 дээр учир нь та нар хуулийн дор бус харин нэгүслийн дор байгаа тул нүгэл та нарыг захирахгүй гэсэн тийм.
Тэгэхээр би яг энэ дээр би яг өөрийгөө бас яг энэ юг бусыг аваад хайцсан явж ирсэн байхгүй хууль дор явж ирсэн мэдхгүй тийм ээ. Тэгээд тэр гим нүгэл явж ирсэн. Одоо өөрийгөө бол ариун сүнсээ хүлээгээд авсан. Би бол одоо надад нүгэл байхгүй л тэгээд одоо том бохир сүнс байхгүй гэж бодож явж байгаа байхгүй юу. Тэгэхээр тийм хууль дор би захирагдаа явж ирсэн байна. Тэгэхээр тэрнээсээ би гараагүй те. Надад бол ичгүүр байсан. Тэгээд айдас байсан. Яг тэр хүнд одоо тэгээ хэлчих юм бол гэх юм одоо би нэг ингэ ярьчих юм бол бас ичгүүрт орчих юм бол айгаал бас ингэ давхартай айдас тийм ичгүүрт явуулсан байхгүй. Энийг мэдгүй тэгсэн хэрнээ энэ хуулийн бус биш явуулсан байхгүй тийм хууль дор хуулийн дор явуулсан байхгүй. Тийм учраас л энэ ичгүүр намайг ингээд энэ цэвэрлэгдэж чадахгүй ингээ бохир сүнстэйгээ яваад байсан. Тэгэхэд одоо энэ дээр тайлбархад хэрвээ ариун сүнсийг авцсан бол те нүгэл таамагт одоо байхгүй гэж ярьж байгаа шүү дээ те. Тэгэхэд гүү юм биднээс энийг мэдхгүй яваад байгаа байхгүй. Яг хуулийн дор байгаа бус гэж байгаа шүү дээ. Учир нь та нар хуулийн дор байгаа бус харин нэгүслийн дор гэж байна те. Тэгэхэд одоо биднээс хуулийн дор явж байгаагаа минь явж исэн байгаа байхгүй. Энэ ялгааг л гаргах гэдэг биднээс тийм ээ. Тийм. Тэгээд яг энэ чуулган дээр би ирснээсээ хойш тийм ээ энэ зөв ариун сүнсний үгээр гэж байгаа номлол энэ гэрчлэл энэ юуг сонсноосоо би за энэ миний очих газар мөн байна гэдээ ариун сүнсээр хөтлөгдөж ирээд энэ номлол энэ эдгэрэл энэ баптизм хүртэж ийж би энэ хуулийн дороос хуулийн захирагдхаа болоод нэгүсэл рүү орж байгаа. Нэгүслэр би аврагдсанараа би ичгүүр айдас санаа зовлт байхгүй болж байгаа байхгүй. Ингэж яг бурхны энэ яг жинхэнэ бурхан дээр ирж төлөвштэй зөвхт байдал руу орж байгаа. Зөвхт байдал боол болж эхэлж байгаа. Тэрнээс урд нь бол ерөөсөө өөрийгөө зөвхт гэж яваад байсан. Тэ яг гачир дээр бол ичгүүр яана гэж байна. Одоо би энэ дээр ороо 6-20 дээр тэ учир нь та нар нүглийн боол байхдаа зөвхт байдлаас ангид байжээ гэж. Нүглийн боол байхдаа тэ зөвхт байдлыг ангид байсан байхгүй биднес тэ. Тэгэхэд та нар одоо ичиж байгаа зүйлээс ямар үр жимс авсан бэ гэж. Үнэхээр ичиж би үр жимс аваагүй явжсэн байхгүй. Би ичгээр явж байгаа. Юус одоо тэгэхэд би яаж юм? Харин одоо зөв нүглээс би чөлөөлөгдөд бурханд боолчлогдсон. Та нар ариусгал төрөх үр жимс авдгаа. Төгсгөл нь мөнх ам билээ гэдэг. Энийг би бүр зүрхсэд бурхан надад суулгаж өгөө тийм ээ. Энийг мэдрээд ингээд би одоо ингэж жинхэнэ зөв байдалд ороод зөв байдал боолгож байна гэж баяр хөөртөөгд би бурханад гэрчилж энд ярьж байгаа. Энэ өнөхөр талархалд энийг л хэлэх гэж энд би энэ ганц тийм зорилго бурханыг алдчихуулах гэж ирсэн байхгүй. Тэгэхгүйгээсээ болоо биднес хуулийн дор яваад байгаа юм аа. Энийгээ тэгээд ганц энэ ишилтийг ингэж ячаад нүгэл байхгүй гэж улсууд ярьж дээ. Үгүй маа биднээс энэ хуулийн дор байснаа мэдэж аваад бурхан дээр ирж ижил энийг таньж мэдэж аваач ингээ хуулийн бус болдгийм байна гэдгийг ярьж. Гэрчлэлийн тий бидний хийж байгаа гэрчлэл хамгийн том одоо нэг сэдв байгаа шүү дээ. Итгэгч хүнд бузар сүнс байгаа юу гэдэг тий. Энэ яг сэдв маань өөрөө итгэгч битгэл баг итгэгч биш хүмүүст хүртэл энэ дэлхий дээр байгаа хамгийн том асуудал гаргаж ирж байгаа зүйл байгаа байхгүй юу? Яг бол Библиэлд Давид гим нүгэл донд их минь намайг тээжээ гэдэг чинь хүн төрхөөсөө гим нүгэл донд. Яг бол их нь өөрөө гим нүгэлтэй байсан учраас тэр хүүхдээ гим нүгэл донд дээсэн байна. Тэгээд гим нүгэлтэй хүнээс гим нүгэлтэй хүүхдэд төрж байгаа. Хүнхт өвгдээдсийн хараал гим нүглүүд нь үр хүүхдэд нь дамжиж яваад гэтэл бурхны биш ард түмэн гим нүгэлгүй байх боломжгүй шүү дээ. Тийм үстэй тий. Бурхны ард түмэнд хүртэл өөртөө гим нүгэл хийчихнэ, буруу зүйл хийгээд энэ гим нүглээс эргээ гэж бурхан өөрийнхөө үгийг Библиэлд бичсэн байхад тэр битгэл итгэгч биш тий. Бурхны ард түмэн биш бол бүр илүү гим нүгэл. Тэд яг өөрсдийн бодол, өөрсдийн мэдрэмж энэ дэлхийн тэр зүйлүүдээр тий сатананы барьж байгуулсан бохир сүнстэй тэр зүйлүүдээр амьдарч байгаа. Тэгэн гол тэндээс төрсэн хүн гим нүгэлтэй л хүн болж таарж байгаа шүү дээ. Угаасаа төрөлхийн гим нүгэлтэй. Тэгэн гол тэр гим нүгэл бохир сүнсүүдэд үд хаалга нээж өгд. Тэднийг оруулж ирж тэр зүйлээр удирдуулдаг байгаа байхгүй. Тэнгод бид нар бурхантаар ирэхээс өмнө бохир сүнсүүдээр удирдуулад өөрсдийн бодол мэдрэмжээр удирдуулж амьдарч байсан байгаа. Энэ дэлхийн зүйлсүүдээр.
Түнгод энэ ганцхан одоо юу итгэгч хүмүүст хамаартай юм гот одоо энийг сонсож байгаа хүмүүс итгэлийн амьдралаа зогсоод эргээд нэг хараасаа гэж хүсэж байна. Энэ үг таны өнгөрсөн амьдрал анх бурхан дээр ирж байгаа тэр амьдралыг чинь ярьж байгаа юм шиг үстэй тий. Тэрийг яг шалгаж хараасаа гэж хүсэж байгаа байхгүй яа. Тэгэхээр та тэр цэг дээр нэг юмыг ойлгохгүйгээр нэг юмыг ухаарахгүйгээр өнгөрөөд алгасаа явчих юм бол та тэр чигээр буруу зам руу явна. Тийм болохоор таныг эргэж хараад өнгөрсөн амьдрал дээр яг хаанаас нь эхлэх ёстой гэдгийг яг олж хараасаа гэж хүсэж байгаа байхгүй. Тийм учраас энэ гэрчлэл яг одоо энэ газарт нөгөө яригдчихэж байгаа. Одоо жишээлбэл хүн угаасаа гим нүгэлтэй яжгаад бурхан дээр ирүүл хүн гим нүгэлтэй л тий. Тэр бүх хугацаанд бидний яг бохир сүнсүүдийг тээж амьдарч ирсэн байгаа байхгүй. Харин бурхан хүүгээрээ дамжуулан биднийг зөвтгөөд тэгээд хүүгийнхаа цусаар угаагаад чөтгөрүүдийн зайлуулж өвчнийг эдгэн гэдэг чинь бид нар бурхан дээр очсны дараа биднийг тий цэвэрлж гин, угааж гин, чөлөөлж байгаа байхгүй. Тэрнээс бол чи боо бохир сүнсийг тээсэн хүнийг ирэнгуйт нь за чи одоо чөлөөлөгдсөн чи болцсон гэж хэлэхгүй байхгүй. Тэгвэл тэр дотор бохир сүнснүүд нь байсаарлаа шүү дээ. Гэм нүглүүд нь байсаар шүү дээ. Тэнгууд тэдгэрийг тэр савн дотроос гаргахын тулд хэлжсэн шүү дээ тий. Сууруудаас нь гэдэг нь бурхан үгээрээ гэм нүглүүдийг илчилж гаргаж ирж цэвэрлж байна тий. Тэнгууд ариун сүнсний хүч чадлаар бохир сүнснүүдийг чөлөөлж гаргах хэрэгтэй байгаа байхгүй. Гарахгүй бол тэр дотор байсаар л байгаа л байгаа. Тэнгууд энэ үг маш олон хүмүүсийг одоо нөгөө хуурцсан байгаа байхгүй юу? Ялангуяа олон жил явцсан байгаа хүмүүсийг анх бурхан дээр ирэхэд энэ үгийг буруу ойлгуулснаас болоод энэ хүмүүс олон жил төөрөгдөл дотор бохир сүнсээ гаргуулаагүй, чөлөөлөгдөөгүй тэдрийгээ тэгээд явж байгаа. Гэхдээ юу гэж бодож байгаа вэ? Би гэм нүгэлгүй, би байхгүй гингод нөгөө цаанаага бохир сүнс гим нүгэл дээр зүгээр ийм бүтээлэг тавина ширээн дээр цагаан бүтээлэг тавина гэдсэн шүү дээ. Яг тийм юм тавиад халахалчингууд бүх амьдрал нь болцсон юм шиг санагдаад байгаа. Гэхдээ цаанаас нь ухаа гаргаад ирэнгууд зүрхнийх нь гүнд тэр хүмүүс өөрсдөө ямар асуудалтай байгаа гэдгийг хамгийн сайн мэдж байгаа. Тэрсэлдэж амьдарч байгаа гэдгийг мэдж байгаа байхгүй. Яагаад гэвэл дотор нь байгаа зүйлийг хүн өөрийнхөө дотор байгаа зүйлийг өөрөө л мэднэ шүү дээ. Хичнээн худал дүр гаргалаа гэж за яг худал дүр гаргаад ингэж явлаа гэж байж болно. Гэхдээ дотор нь гим нүглүүд нь байгаа чөтгөрүүд нь дотроос нь удирдаад игвэл гарцаагүй удирдуулна, гарцаагүй эзэмдүүлэхээс өөр аргагүй болж байгаа байхгүй. Тэнгууд энэ за тэгвэл анх бурхан дээр ирээгүй байгаа хүмүүс угаасаа бохир сүнсээр удирдуулж исэн юм байна те. Тэдрийг эзэмдүүлж исэн юм байна. Тэгвэл бурхан дээр ирсэн хүмүүстэр ийм асуудал яаж хорох вэ? Үргэлжлүүлээ удирдуулах уу? Тэ тэнгууд энэ чинь бурхны үрээр тэ бурхны үгээр төрсөн хүн гэж байгаа байхгүй. Тэгээд Есүс Христэд итгэгч хүн ариун сүнсийг хүлээж авна гэж байгаа. Ариун сүнсээр тэр хүн бурхан тэгээд цоо шинээр дахин төрөхдөө тэр хүн гим нүгэлгүйгээр шинэ хүн болж төрж штэ. Тэгээд бурхан тэр хүний хуучин бүх гим нүглийг би нурууныхаа ардуур хаяад би тэр дүнглээ чинь дахиж дурсахгүй гэж хэлж байгаа байхгүй. Тэрнээс бол гим нүглээ гимшээд бурханаар төрөөгүй хүний гим нүглийг би мартаагүй гэж хэлээг байхгүй. Тэнгууд тэр хүн өөрийгөө буруу одоо би төрсөн гэж бодоо яжсэн чинь бурхан өмнөөс чинь гим нүглийн барай байж ивэл яг Есүсийн зөвтгөл Есүсийн солилцоогоор хийгдсэн тэр гим нүгэл арчигдаагүй бол тэр хүний өмнө тэр гим нүглүүд нь байсаар л байгаа. Бурхны өмнө тэр гим нүглүүд нь бохир сүнснүүд нь ч гэсэн байж байгаа гэсэн. Тэгэд ийм зүйлдээ амьдарч ээж би байхгүй гэж хэлчихингуудаа тэгж бодцоод энэ үгээ бусдад шинээр ирж байгаа хүмүүс тарааж байгаа. Гэвтэл өөрөө тэрсэлж амьдарч ээж хин нэг тэр зүйл дотор дахин оруулчих жоохгүй. Ингээ хууль гэж бас ярьж байгаа шүү дээ. Бурхан дээр ирээгүй хүмүүс ингээд энэ дэлхийн хуулиад захирагдаж амьдарч байгаа. Харин бурхан дээр ирсний дараа бурхан Библи буюу үгээр хуулиа өгч байгаа. Тэгвэл энэ хуулийг бид нар бурхны үгээр төрөөд ариун сүнсийг хүлээж аваад бурхны нэгүслэр дагаж амьдрах ёстой байтал ариун сүнсийг нөхгүй тэ бурхны үрээр дахин төрүүлэхгүй ангууд зүгээр энэ үгийг барьж аваад уншаад энүүгээр амьдрах гэж үзэж байгаа хүмүүс болоод хуурчж байгаа байхгүй. Яг тэгж хуулийн дор орж тэнгуү тийм гурван ялгаач. Энэ дэлхийн хууль буюу бурхан дээр ирээгүй. Гэхдээ тэд нар бохир сүнстэй байна. За тэгвэл бурхан дээр ирсэн хэрнээ ариун сүнсээр чөлөөлөгдөөгүй тэ ариун сүнсийг аваагүй дахин төрөөгүй. Гэсэн хэрнээ хуулийн дор буюу үгэн дор амьдарч байгаа нэг бүлэг хүмүүс. Тэнгуү дахиад нэг бүлэг хүмүүс бурхны үгээр төрөөд бүр шинэ хүн болж байгаа шүү дээ. Ариун сүнсийг хүлээж аваад тэгээд бурхны нэгүсэл дотор
энэ гайхалтай бурхны үгийг дагаа амьдарч байгаа гурван бүлэг байна. Тийм ээ. Тийм. Ингэж бас харж болох байна. Тэнгүүл яг эндээс хүн өөрийгөө за би аль бүлэгт хамаарагдаж байна гэж харах боломжтой байхгүй. Тэгвэл за тэгвэл би хаанаас нь эхлэх вэ гэдгээ хүртэл мэдэх боломжтой гэсэн. Анх намайг ирэхэд тэр хүн ингэж бодож байна. Анх бурхан дээр ирээд би үнэхээр гимшээд бурхны үрээр төрөөд ариун сүнсийг хүлээж аваад би чөлөөлөгдсөн үү? Энэ хамгийн том зүйл байхгүй. Хэрвээ чөлөөлөгдөг бол таны сүнс таны дотор байж байгаа л гэсэн үг. Тэгвэл та тэрүүгээр удирдуулаад байна гэсэн үг. За одоо ингээд итгэгч хүн ариун сүнсээр эзэмдүүлэх, нөлөөлөх гэдэг хоёр юм байгаа гэсэн шүү дээ. Тэгвэл хэн нөлөөлүүлээд хэн эзэмдүүлээд байна вэ? Яаж мэдэх вэ гэд бас гурван бүлгээс чинь бурхны үрийг бурхан ариун сүнсийг аваагүй хүмүүс ариун сүнс эзэнд болоог байгаа юм чинь хүсэн хүсээгүй тэд бохир сүнсээр л удирдуулж байгаа. Яагаад гэвэл энэ дэлхийн эзэн цатаа удирдах байгаа. Тэгвэл тэрний гар хөлөөр удирдуулж байгаа бол чөтгөрөөр л удирдуулж байна л гэсэн үг байхгүй. Бүгд тэгж байгаа. Тэр чинь бас амар том ялгаатай асуудал байгаад байгаа. Хүн болгоо эзэмдүүлэл галзуу солиогийн тэр нөгөө галзуугийн эмнэлэгт очиод байна уу бас үгүй байхгүй. Гэхдээ яг үнэ эзэмдүүлэх нөлөөлөх гэдгээ яг гоё тодруулж яриа одоо. Тий. Одоо ингэж байгаа байхгүй. За үнэхээр оюун санаа нь ингээд шал өөр болсон те юу хийж байгаагаа мэдэхгүй эсвэл сэтгцэн эмчид очиж байгаа тэр хүмүүс бол яаж вэ? Тэр хүмүүс өөрсдөө ухаангүй болж шít. Өөрсдөө ухаангүйгээр тэр зүйлс удирдуулж байгаа сте. Тэгвэл эзэмдэж байгаа байхгүй. Тэгвэл эзэмдэж байгаа гэдэг чинь эзэмдэн гэдэг нь эзэн гэдэг үгнээс гаралтай гэж байгаа те. Тэгвэл гол эзэн болцсон учраас тэр хүнийг өөрийн ухаангүйгээр удирдах янз бүрийн үйлчлэгт хийдэг. Одоо нөгөө Библиэлд хүүг татуулзуулаад газар унгаадаг те. Өөрөө ухаангүй газар татж унж шít. Тэр чинь яг нь эзэмдсэн байгаа байхгүй тий. За тэгвэл би ингээгүй штэ. Би ингэ татаж газар унаагүй намайг ингэ эргүү солиотой юм шиг болгоогүй. Тэгвэл та нөлөөлөхдөггүй юу? Эзэмдэлгүй тий. Удирдуулахгүй юу? Би ийм болоогүй юм чинь би зүгээр юм байна гэж нөгөө чи харчингууд хоордчихж байгаа байхгүй. Яа тэгэхээр таны дотор сатаа харахад эсвэл барьцах тий харьцуулах тэр зүйлүүд хүслүүд төрөөл байгаа бол тэр зүйлүүд таныг нөлөөлөд удирдаад байна л гэсэн үг байна. Тийм үстэй тий. Яг ариун сүнсээр төрөөгүй үтгэж яг надад бас. Одоо бид нар нөгөө баптизм Христ итгэсэн хүмүүс усан баптизм хүртдэг шүү дээ тийм ээ. Тэгээд Христ итгэлээ усан баптизм хүртлээ мэдээж Монгол даяараа Христ итгэж сүмч болгонод хийж байгаа тийм үү. Би ч гэсэн тэрийг өмнө нь авч ирсэн. Тэгэх чинь тэрийгтэй хамт ариун сүнсний баптизм буюу ариун сүнсээр дахин төрөх гэдэг юм яг болсон уу над дээр энэ аягүй чухал байгаа байхгүй над болоогүйсэн байгаа байхгүй би сүнсээр дахин төрөөгүйсэн байгаа байхгүй ариун сүнсээр дахин төрсөн л бол тэр бол бурхны охин болсон бурхны хүүхэд болсон эзэн нь бурхан болчихж байгаа байхгүй тэгэхээр сүнсээр төрснөө төрөөгүй юу гэдгээ итгэвч хүн бас санаа харьцуулж би аль бүлэгт нь байна вэ гэдэг ингээ харах хэрэгтэй байгаа тийм ээ тэгвэл би яг энэ чуулганд ирээд жинхэнэ усан баптизм хүртээд ариун сүнсээр төрж байсан байхгүй яг ариун сүнсээр төрөөд яг бурхны хүүхэд гэдэг дуу хоолойг ингэж зүрх сэтгэлдээ ингэ сонсч авч байсан. Ингээд ариун сүнс чи өөрөө баталж өгдөг юм бэ. Үнэхээр баталж өгдөг юм. Бодтой бас баталж өгнө тий. Тэгээд за ингээд би гим удирдуулахгүй юм байна. Гим нүгэл би эзэмдүүлэхгүй боошлохгүй юм байна гэдээ бүгдийг ингээд ухаарад ирж байгаа. Тэр төрөөгүй бол гим нүгэл буюу бохир сүнс нь эзэмдүүлэх боломжтой болчихж байгаа байхгүй тийм ээ. Үнэхээр боломжтой. Төрсөн мөртлөө одоо бид нар яах вэ гэдгийг бид нар ойлгосон явж байгаа шүү дээ. Сүнсээр салхажуулалт, сүнсний салхажуулалт нөгөө хүч ингээ үгээ уншсан ч, Библийг уншсан ч бид нар өөрийнхөө ухаанаар биш, ариун сүнсний хүч, ариун сүнсээр ирэх мэрэгэн ухаанаар ариун сүнс илчилж өгнө надаа. Ийм итгэлээр уншин тийм үү. Тэгээд хайрлсан ч би нөгөө хүний өгөөтэй аваатай хайраар биш тийм ээ. Бурхны хайраар суралцсан, сансныг салхажуулалтаар хайрлаж сурна тийм ээ. Тэгээ ямар нэгэн зүйлд хандсан ч тийм нөгөө бие захирах сүнсээр энэ бүхэн шиг сонголт болчихж байгаа байхгүй сонголт. Анх бурхан Адам Еваг тэгээд энэ жимснээс идвэл үхэн гэдэг сонголтыг өгчөд сонгох эрх чөлөөтэй хүнийг бүтээсэн гайхалтай. Тэгээд Есүс Христийн ирэлт үхэл ба амьдлалтаар дамжуулаад бас мөнх амийн сонголтыг бас бидэнд өгсөн байгаа байхгүй. Бас л бид нэр сонгох хэрэгжүүл. Тэгээд бид нар итгэвч болчлоо гэж аврагдсан болчихсон биш. Үргэлж сонголтоор амьдрна. Үргэлж хуулийн дор амьдрах уу, нэгүслийн дор амьдрах уу? Нэгүслийн дор яаж амьдрах юм? Нэгүслийн дор би өөрийгөө даруусгаж би хариу сүнсээр удирдуулж
би нэгүслийн дор ариун сүнсний хүчийг авч нөгөө бодроо муу мухаа бүхнээ ялж амьдрын шүү дээ тийм ээ. Тэгэхгүй дээ энэ чинь миний сонголт байгаа хгүй. Өдөр тутмын сонголт бидний сонголт. Тэгээ бурхан бидэнд ийм гайхалтай сонголтыг өгсөн. Энэ сонголтоороо бид нар өсөж сүнсээр өсөж дадагшиж явсаар хагаад мөх амьдраа хийж байна. Хэрвээ үнэхээр хамгийн түрүүнд Христ итгэгч бид нар шүүгднэ гэдэг байгаа шүү дээ. Үнэхээр шүүлт байхгүй. Христ гэхээс бид нар шүүгдэхгүй. Хэрвээ бид нар гэм нөгөө захирахгүй бид нар аврагдсан болцсон гэм бол бид нар шүүгдэх шаардлага байхгүй шүү дээ. Тийм үстэй. Тэгвэл бид нарыг ингэж өсөлтөөр ингэж яваад ирээд сүнсээр өсөж явсаар байгаа мөнх амьд хурж ирэх ийм замыг нэгэд өгсөн. Тийм учраас бид нар Христийн өмнө шүүгднэ гэдгийг имэж та нар энэ дэлхий дээр амьдрах хугацаанд имэж амьдраарэ. Имэж бие зүг авч яваарай гэж загсан байгаа шүү. Тэгээ дээрэс нь Христ ирээд бүх чөлөөлтүүдийг хийгээд тийм ээ эдгэрлийг хийгээ гайхамшиг үйлс болгондоо хүмүүстэй дахин нүгэл бүү үлд гэж хэлдэг. Дандаа дахин нүгэл бүү үлдээрэ. Тэгэхээр Христчид бид нар нүгэл үлдэхгүй, нүгэл захирахгүй гэсэн зүйл байхгүй байгаа зүтэй. Дахин нүгэл бүү үлдээр ихэд миний сонголт байгаа зүтэй. Миний сонголт бидний сонголт байгаа байхгүй. Дахин нүгэл үлдэж болохгүй. Энэ бол маш чухал байгаа байхгүй. Тийм ээ? Үйлдэх гээд байдаг учраас үйлдэх учраас тийм нөхцөл боломжууд, тийм нөлөөлөх боломжууд зөндөө гарч ирэх учраас, тийм үе таалах зөндөө нэгдэх учраас дахин нүгэл бүү үлдээрэ гэж загсан байгаа байхгүй. Бурхныхаа үйл дуулалтаагаар байх үгүй юу гэдэг ингээд дахиад сонголт. Ариун сүнс орж ирэхдээ бид нар дуу шуугат орж ирдэг. Тэгээ бид нар сүнсийг хүлээж авч байгаа буюу сүнсээр дахин төрж байгааг мэддэм байна. Тэ? Ингэж мэдэх боломжтой. Тунгад маш олон хүмүүс би итгэсэн тэгвэл би ариун сүнсийг авсан байна гэд оюун бодолтой хууртаад яг үндэ энэ маш аюултай байгаа байхгүй юу? Оюун бодолд хууртах зүйл чинь хүнээс үйлдэл гаргадаггүй. Юмыг боддоор харуулахгүй байгаа. Яг түр ариун сүнс боддоор орж ирж байгааг мэдэрчээж тэр хүн яах нь ариун сүнс энэ юм биш те. Миний бодож исэн зүйл худлаа байсан юм байна гэдгийг мэдэх боломжтой байгаа байхгүй тийм. Тэгэхгүй болохоор мэдрэг болохоор зүгээр бодлоор алхаад. Тэнгод энэ дэр за ариун сүнсийг ингээд ариун сүнс боддоо орж ирд юм байна. Бас ялах боломжтой те. Надаа яг тэгж боддоор орж ирсэн үү? Би яг тэгж усан баптизм те ариун сүнсний баптизмыг хүртсэн үү? Ингээд нэг өөрөө шал. Тэгвэл та тэгж үнэхээр аваагүй бол та яг үнэхээр сүнсээр төрөг байх магадaltaй байгаа. Тэ? Сүнсээр төрөөгүй хүн яах нь ариун сүнсээр өдөрдүүлэх боломжгүй. Яг бол ариун сүнс дотор нь байхгүй байгаа учраас. Тэгүн гот яах нь хүсэн үсээгүй бохор сүнсээр өдөрдүүлэх. Итгэгч хүнд бузар сүнс байх боломжтой юу? Эзэмтгөө нөлөөлөх үү гэдэг хэлсэн шүү дээ, тэ? Одоо тэн дээр эзэмтэн гэж байгаа байхгүй юу? Тэгүн гот таныг үнэхээр тэр зүйл эзэмдээд үсээгүй байх чиг хийлгээд ивэл тэ? Тэр зүйл таныг удирдаад байна шүү дээ. Удирдна гэдэг чинь тэр зүйл таны дотор ороод тэ гаднаас нөлөөлөд таныг эзэмдээд байгаа байхгүй юу? Тань нөлөөлж ин гэдэг чинь сонголт өгч шүү дээ. Тэ? Сонголт өгж байгаа байхгүй юу? Тань би үнээр энийг хийх үү байх уу тэ энэ буруу гэдэг би мэдээд байна. Гэхдээ ингээд би дахиж хийх гээд байна. Аль үе таалгыг нээх үү? Тэ нөлөөлж байгаа учраас танд сонголт ирж байгаа байхгүй юу? Сонголт ирж байна гэдэг та нөлөөлүүлж байна гэсэн. Харин бүр өөрөө мэдлгүй ухаангүйгээр тэр зүйлийг очиод гэтээ тэр нь ингээд газар унт татвах биш үү? Бүх зүйл ээж болно. Оюун бодлоо чи уур уцаар дүүргэж болно, хэрэлдэж болно тэ дотроос чинь юу ч гарч болно. Тэр бүх зүйл таныг хүчээр удирдаад хийлгээд тэгвэл тэр бүх зүйл таныг эзэмдэж байна гэсэн үг байхгүй юу? Эзэмдэж байна. Ингэж өөртөө нөгөө ялгах чадчих хүн өөрийгөө тэгэл харчих. Тэгэл болоо. Би үнэхээр итгэгч хэрнээ би тэгвэл чөтгөрөөр эзэмдүүлэх боломжгүй, би нөлөөлөх боломжгүй те. Би бурхны хүүхэд болцсон гэж бодож байгаад би гэм нүгэлгүй би цэвэрхэн болсон гэж бодсон хэрнээ таны дотроос тэр зүйл хүсэн хүцээгүй гаргаад байвал энэ үг чинь хутлаа болж тарж байгаа. Энэ үг чинь биш байгаа байхгүй. Тэгвэл ийм худал хуурмаг үгэнд автаж явах юм бол эцсүүрэл нь юу гэдэг лээ? Гамшиг нь асар их. Тэгээд тэр зүйлд итгэж явсан тэр хүн өөрөө л яг үүндээ хохирлыг намсаж байгаа байхгүй. Хохирол нь асар их гэдэг чинь танд тэр үгийг хэлсэн хүн дээр хохирол биш. Таны өөр дээр чи хохирол нь байгаа. Өөрийн чинь хохирол. Яг л суурь чинь буруу байгаа учраас. Суурь зүв тавиагүй. Суурь гонгод хүмүүс нөгөө байшин барайл юм бас бодож магадгүй л хальта. Гэхдээ суурь гонгод яг үндэл анх бурхан дээр ирээд яг цэвэр бурханы тэр одоо нэг бидэнд өгж байгаа арга замуудаар явж ийнө гэдгийг хамгийн эхлэл нь байгаа байхгүй. Тэ? Итгэвч биш байж байгаа та анх бурхан дээр ирээд яг зөвөр нь тэ гимшээд, цэвэрлэгдээд чөлөөлөгдөөд тэгээ дараа нь бурхны өгсөн зүйлүүдийг аваад бурхны замаар алхаж яана энэ бүх зүйл чинь яг жинхэнэ суурьд байгаа болохоос та
Тэ одоо би ингэж ийм байшин байрна эсвэл нэг ийм энийг би ингээ хийчих юм бол ийм газар амжилт олчих юм бол минийх зүг байна ч юм уу тэ ийм нэг ийм зүйлүүд биш байгаа даа. Дотроос болж байгаа зүйлүүд. Сүнс дотор буюу зүрх сэтгэл болж байгаа зүйлүүд. Энэ өөрөө бурхны суур тавих маш гоё тэ зүйлүүд болж байгаа тэ. Чөлөөлөлт. За тэгээд нэг энэ дагуу бас ингэж ярихад учир нь тавигдсан ганц суур болох Есүс Христээс өөр суурийг хинч тавьж чадахгүй гэж байна. Тэр нөх хуйлах байдал гэдэг чинь Есүс Христийг би бус Библийн үгийг илчлэгдээгүй яг ингээд оюу зөвхөн ариун сүнсээр ичлэгдэх номыг өөрийнхөө оюу ухаанаар хүний оюу ухаанаар уншаал ийм байд юм ингэх юм байна штэ гэд ингээд холиод бурхны үгтэй холиод ингээд амьдралдаа ингээд явуулчихар чи эн чинь ерөөсөө зүр суур биш болоо явчихгүй бүр суур байхгүй тавигдаад байгаа чинь энэ ахгүй. Тэгэхээр нөгөө нэгүслэр та нар гэж хэлдэг чинь нэгүсэл гэдэг чинь яг эзнээс ирдэг зүйл шүү дээ. Нэгүсэл гэл тэгэхээр яг хүмүүс итгэж хүмүүс яг за нэгүслэхээр нөгөө нэгүслэр аврагдсан гэдгийг шүү дээ. Тэгээд бурхны нэгүслэр ингээд биднэрт ингээд бэлэг авьяас янз бүрийн зүйлсүүд ирдэг шүү дээ. Тэгээд бурхны нэгүслэр би одоо ингээд эрүүл саруул ингээд амьд мэд явж шүү дээ гэж ингэдэг. За энэ үнэн боловч яг энэ бурхны нэгүсэл гэдэг чинь яг бурхны үгийн дагуу амьдрч чадах тэр чадвар ахгүй юу? Дотроос нөгөө ариун сүнсээр хүчрхжүүлээд тэр ариун сүнс өөрөө удирдаад гарцаагүй нөгөө илчлэгдсэн үг нь ирэхээр тэр зүйлсүүдийг үнэхээр хийж чаддаг тэр чадвар хүнд нэг суулгагддаг шүү дээ. Одоо жишээлхэд би ингээд өөрийнхөө ингээд амьдралыг практикийг ярина шүү дээ. Би ингээд айгүй хүсэжсэн байхгүй юу? Би ингээд бурхнаар ингээд суурэ тавьж байгаагээ бодож байгаа шүү дээ. Тэгээд ингээд барилга байшин баригдаад ингээд энэ олон жил явчлаа шүү дээ. Энд чи цаг хугацаа их орсон бас хүний ингээд амьдрал нэлээд өргөдсөн байгаа шүү дээ. Тэгсэн чинь энэ дээр Коринт 1-р Коринтын 3:11 дээр энэ учир нь тавигдсан суураас ганц суур болох Есүс Христос өөр суурийг хинж тавьж чадахгүй. Хэрв хэн нэгэн хүн энэ суурин дээр алт мөнгө эрдний чулуу мод өвс сүрлээр бариул ажил нь илэрхий болно. Учир нь мөнөөх өдөр үүнийг харуулна. Яагаад гэвэл энэ галаар илэрхий болгоодох бөгөөд гал нь хүн бүрийн ажлын чадварыг шалгах болно. Хэрв хэн нэгэн үүн дээр барьсан ажил нь үлдвэл тэр хүн шагналаа авна. Хэрв хэн нэгний ажилд шатвал тэр хүн хохирол амсна. Тэр хүн өөрөө гал дээр гарсан мэт боловч аврагдана гэж байна. Энэ чинь яг христчин итгэвч хүний шүүлт байгаад байгаа байхгүй юу? Тэгсэн чинь гэхдээ яг суурин ингээд христээр тавигдсан хүнийг хүртэл ийм айхтар шалгуур шалгах нь шүү дээ. Бүр ингээд галаар шалгагдсан мэт бүх ажил нь нураад ингээд гэхдээ эцээ яг үнэхээр суурин зүг байсан учраас дөнгөж аврагдаж байгаа байхгүй тэр итгэвч хүн чинь. Гэтэл яг одооний ингээд Христ итгэвч амьдралаа харах юм бол амьдрсан амьдралаа харах юм бол суур байхгүйсэн. Би эсний өмнө очиод би ингээд ийм үгийн дагуу ингээд танд итгэсэн энэ үгийн дагуу би ингээд муухай ааш зангаа зассан, би худлаа ярьдаг байсан, худал хурамгаа зассан, захаа гэж биш гэж боддог байсан чинь захаа байсан тэр зам мангаа зассан гэх. Энэ зэргийнхээ юмыг бариад очисон чинь үгүй энэ чи ерөөсөө суур чинь тавьдаггүй. Энд чинь зүгээр л хэлсэндээ ингээд жоохон хогнуудын цэвэрлсэн байсан байгаа даахгүй. Гүн гүнзгий суурийг эзэн өөрөө тавьдаг. Тэгээ тэр гүн суурийг яг одоо яг тавьдаа гэсэн би одоо энэ чинь 11 сар болж штэ цуглаан дээрээ 11 сарын дотор би өдөөсөө гой баригдаад ингээд сүндэрлээд эхлэх юм ба гэсэн ийм ойлголт надад байж байгаа байхгүй юу. Тэгсэн чинь эзэн надад үзэгдлээр шүний үзэгдлээр ингээд харуулж байгаа байхгүй юу. Тэгсэн чинь би дөнгөн даганд одоо нөгөө шашинлаг байдлын хуйлахад байдлаа тэр янз бүрийн тэр чөтгөр тэр мос сүнснүүдээс надаас ингээд цэвэрлэгдээд гарч байгаа байхгүй юу. Нэмж өгөгдсөн байж штэ бүр ингээд тэр номлол сургаалаар ирсэн худал хуурмаг тэр номлоор ирсэн чөтгөрүүд гарлаа. За одоо би ингээ гоё ингээ босгоод байгуулагдах юм байх гэсэн чи эзэн надад үзэгдлээр барилга харуулсан байхгүй юу. Тэр байшингийн би ингээ дээшээ биш доошоо явж исэн. Суурлуу явж исэн байхгүй юу. Гэсэн чи үнэхээр ингээ тоод ингээ тэгээ би тэр шатаар буугаад ингээ час улаан юм айгуу тансаг юм газраар явж байгаа байхгүй юу. Тэгээ би доошоо ингээ шатаар буусан чи миний ажгаар ингээ 3-4 орхимжтой лам явж байгаа байхгүй юу. Тэнгүүт би энэ эцэг барьж байгаа барилга биш вэ? Эцэг минь те би шууд энэ зүуд айгуу удаа үргэлжилж ирсэн учраас би
зүүд гэдгийг бас мэдж байгаа байхгүй бүр үнэн бодтой байсан ч гэсэн би шууд ингээд за энэ зүүдийг зогсоё гэж зогсоогоо тэгээс сэрчиж байгаа. Тэгээд бурхан минь энэ ямар барилга байсан бэ гэдгсэн чинь энэ чиний төрсөн цагаас хойш би болсон сатаны чамд суулгасан суурь чинь бүр доод үндэс нь модны охоор үндэс нь би чам дээр одоо ийм мундаг том барилга барьж эхлэегүй гэхдээ барилгын үйл ажиллагаа явагдаж байна гэдгийг би ойлгосон байхгүй. Эзэн миний одоо хамгийн чухал барилгын үйл ажиллагаа явуулж байхгүй юу? Хамгийн чухал юм суурь. Тэгээд тэр суурь дотроос бүр хүүхэд наснаас эхлээд анх төрсэн цагаас гидсэнд олдсон цагаас ч юм уу бүр тэр үед өвөг дээцээс ирсэн тэр хараад юу гэдгийг амьдралд үнэхээр зөв гэж итгэжсэн тэр буруу зүйлсүүдийг цэвэрлээд ингээд явж байгаа. Тэг дүнгэж би чамайг цэвэрлж эхэлж байна гэж хэлсэн шүү. Тэгэхээр би эхлээд жоохон гонсоосон л доо. Би ингээ гой барилдаад тийшээ юмар ш. Одоо дүнгэж цэвэрлэгдэж байгаа юм уу гэж бодсон. Тэгсэн чинь дараа нь би айгүй баяр хөөр орж ирсэн. Байдлын суурь чи хамгийн чухал ажил юм биш үү? Эзэн хамгийн чухал ажлаа хийж байгааг ихэлсэн байна гэж. Тэгээд одоо та итгэгч хүмүүстэй зөв ингээд үнэхээр одоо энийг үзэж туулж байгаа хүний хувьд ингээд хэлэхэд таны суурь чинь Есүс Христ хүүд итгэгч гин ч мөхгүй ганц үгэн дээр биш шүү. Эзэн цэвэрлдэг, эзэн чөлөөлдөг, эзэн ингээд айгүй удаан ажил явуулдаг. Шууд ингээд хүнийг ингээд цуглаанд ирэнгүүт сайхан ингээд зөв итгэж болж байгаа юм байна гэдэг ингээд үйлчлэлтэр хүнийг тавьчихдаг штеп. Манай цуглаанууд одоо Монголын цуглаанууд чинь гэтэл чи болоогүй. Чи тэр агуу том байдлага болгоход чи хамгийн чухал ажил дээр явж чинь чи суурьаа цэвэрлүүл чинь бохроосоо цэвэрлэгдэж чинь гэж аах. Хизээш намайг цэвэрлж байгааг одоо би хичнээн одоо ингээд их цаг хугацаа алдсан ч гэсэн яг одоо цэвэрлүүлж байгаа да. Энд чи өнөөдөр өөрөө амьдардаг штеп. Айгүйх баяртай. Тандаа талархаж чинь. Тэгээд одоо энэ бардам байдлаа болио. Одоо бид нар ингээд итгэвч болцсон, бид нар одоо аврагдчихсан. Бид нар ингээд ингээд болчихсон. Одоо ингээд цуглаандаа яваад аргаад ташаад дуугаа дуулаад ингээд аврагдана гэж байхгүй шүү. Та нар ингээд амьдралаа эргээд ухаараад хараач. Та нар ингээд жинхэнэ суурь тавиулаарай. Эснэр цэвэрлэгдэж үзээрэй. Энэ од үнэхээр өвдөлттэй байдгийн маа тэр хан ингээд айгүй олон жил босгосон хан ингээд нуураад ингээд суурны ил гарахад хүний сэтгэл айгүй өвдтий. Дараа баяр хөөр төрж эхэлнэ. Яг тэр цэвэрлэгээ явагдаад би үнэхээр жигээсний барилга болж эхэлж байгаа. За одоо үнэн үгийг өөрийнхөө практик талаас нь туулж өнгөрөөснөө итгэлийн аханд үстэйлэн далангуу хуваалцаж үнэн мэдлэгийг бас түгэж байна бид нар гэж ойлгож байна. Таныг өнөөдөр итгэлийн амьдрал чинь үнэхээр зөв суураас эхэлсэн үү гэдэг асуултанд яриа маань хүрэж байгаа байх. Би ариун сүнстэй байгаа юу? Ариун сүнсээр би төрсөн үү гэдэг ингээд хэд хэдэн асуултуудад бас хүрэж байгаа хаа. Энэ сайн. Та энэ асуултыг өөртөө тавьж үнэхээр та зөв дээр явж байгаа танд баяр хүргэе. Магадгүй та хаа нэгэн газар төрөлдөж аваад асуултыг өөртөө тавиад одоо эхлэх боломж байгаамаа бас. Тэ? Итгэгч бид нар сүнсээр сэрэх цаг болсон. Тий. Үнэхээр сүнсээр сэрэх цаг болсон. Манай Монголд бол маш олон сүмж болгон байна. Маш олон итгэгч ахад нар энэ бол баярлалаа шүү дээ, тийм ээ. Гэхдээ бид нар одоо сүнсээр сэрэх цаг болсон. Үнэхээр Еврей 5:13-аас 14 дээр сүүгээр амьдрагч бүрэн зөвхт байдлын үгэнд гаршаагүй байдаг. Яагаад гэвэл тэр балчир ажаа харин бор хоолнд төлөвшсөн хүмүүс зориулагддаг. Учир нь тэдний сэрхүй сайн мууг ялгахад дасгалдсан байдаг. Бидэнд одоо бор хоолоор төлөвшөх, сүнсээр сэргэх, сүнсээр төлөвшөх цаг ирчээд байна гэж итгэгч аханд үс нараа урайлмаар байна. Бидэнд эдгэрэл чөлөөлөлт заашгүй хэрэгтэй. Бид нэгүслийн дор байхын тулд өөрсдөө даруусгаж үнэхээр эзэн бурхан дээр гимшин ирэх хэрэгтэй байна. Үнэхээр энэ бол үнний ариун сүнс бидэнд үннийг илчлэхэд бид их чөлөө буюу чөлөөлөгдөх болноо. Тэгээд үнэхээр урайлж байна. Итгэвч аханд бас нараа урайлж байна. Гимшил бол ямар маш их ач холбогдолтой байгаа байхгүй. Урд нь би бол энэ зөмдөрхөөс өмнө гимшлийг бол тэгж гимж чаддгүй байсан байна. Яагаад гэх юм бол бас гимшлийг нэг өснө те биднээс гимших хэрэгтэй гимшихэд. За биднээс гим нүглийг тэгтээ Есүс загалмай дээр авцсан. Есүсийг битээ олно. Цовдлоо даа гэдэг. Ингэжсэн. Тэгэхэд би тийм би инженер би одоо гимшиж болохгүй юм байна шүү дээ. Миний гим нүглийг авцсан юм чинь
гэдэг гимж чаддгүй нэр болохгүй ш би нөгөө загалмаа дахиад нөгөө Есүс шиг цовдлж байгаа юм байна. Ийм одоо дотор бас айц авч ирсэн тийм ээ. Тэгэд энэ юунаас үрдэл би энд ирээд энэ үннийг мэдээд жинхэнэ тэр гимшлэр гимшээ тэгэж өөрөөсөө ямар муухай бохор сүнснүүдээр гарсан тэр хүлээсэнд орсон бас тэр одоо чөтгөрүүдээс те чөлөөлөгдөж тэгээд энэ үнний мэдлэгт ирж байгаа байхгүй. Тэгээ үнний мэдлэгт ирээд нөгөө уншижсэн Библийг уншихад өөрөөр ойлголт орж ирээ. Тэгээд ийм өөрчлөлтийг авсан байхгүй би. Тэгээд хүний дотор нөгөө бохор сүнс байхгүй одоо ингээд явцсан тэр энэ бол шал худлаа байгаа маа. Үнэхээр хүний дотор ямар муухай олон гим нүгэл тэр одоо нүгэл биднес боолчлогдоод шүү дээ. Яг энэ нөгөө хуулийн дор одоо тэр юу үнэхээр ариун сүнсгүй тэр нэгүсэл байхгүй учраас энэ гим нүглөөсөө чөлөөлөгдөж чадгаа. Тэгсээ өөрсдөө гим байхгүйгээд тэгээд улам л нөгөө мууч дөрөд улам өв таалгаа нээж өгөл явуулсан байхгүй. Энэ дээрээ жинхэнэ бурхны нэгүсэл дор орсноо бурхны нэгүслийг авснараа нөгөө бузар нүглүүд өв таалгаа нээж өгөх болчихж байгаа байхгүй. Тэгээд харин ч нөгөө дотор байсан муу сүнснүүдээ илчлүүлээд гаргаад чөлөөлөгдөөд ингээ хүн бүр өөрчлөлт ороод ирж байгаа байхгүй. Нөгөө айд санаа зовлт нөгөө муу дотор байгаа өчнөө гим нүгэлтэй байгаа шүү дээ. Тэднээс чинь бүгд ингээ чөлөөлөгдөөд одоо бохор сүнснүүд чинь ингээ далд нууснууд биднес мэдгүй ариун сүнсэл тэрийг илчилж өгөж харуулж тэгээд дөрөв дээр гимшлэр тэднээс ингээ чөлөөлөгдөж явж байгаа байхгүй ариун сүнс тий гимшлэр ингээ гарч байгаа. Тэгэхэд хүний дотроос чинь би бол маш их хэмдээд одоо өчнөө бохор сүнснээс чөлөөлөгдөж байна. Одоо харин муу нөгөө сүнсэд урд нөгөө таалгаа нээж өгдөг. Одоо нэгүсэлд ороод тэр нөгөө таалгаа нээж өгөх болж байгаа байхгүй. Ийм гоё өөрчлөлтүүд авч байгаа байхгүй. Тэрнээс урд нь бол нэг хүн ингээл яхад заацсан одоо нэг тэгэхгүй бас муухай мөлхөмөгээд цуг зэрэгцэл нэг юм ярьчих юм. Тэгээд нөгөө бохор сүнс өв таалгаа нэгээл тэг оруулцдаг байсан. Одоо бол тийм юм тэр дээр бол станерын огт байхгүй гэдэг шиг л болчих. Ийм ялгаанууд өөрчлөлтүүд ингээ бие дээр авчиж байгаа байхгүй тийм ээ. Энийг ингээд бурхан үнэхээр ариун сүнс нэгүсэл ягаад гэхээр тэр өв таалгыг нээдгүү гэдгээгээд ингээд бүр ингээд үнэхээр цаанаас ямар ч юм байрсуу тавьж өгөх болчихж байгаа байхгүй. Ийм гоё өөрчлөлтүүд үнэхээр гайхалтай юм мэдрэмж одоо юмнууд одоо тэгэхээр энэ чуулганд ирснээс хойш би одоо өөрийнхөө бие дээр аваад үнэхээр баяр хөөртэй байгаамаа. Үнэхээр нэр баяр хөөрөөр дүүрээд аварднуудад ингээд иймэрхүү өмнөөс ингээд өөрийгөө ингээд чөтгөрт өв таалгыг нэгээд айгаад ингээд одоо жишээ нь ингээд биднээсээ те би одоо ингээд өөрийн сүм чуулган гэдэг ингээд дээр нь одоо те биднээсээ биений тухай ярьсан байж байгаа те сүм чуулган тэрийг биеийг орхиол сүм чуулганыг бодорлох юм болж үүсээ одоо нэг тиймэрхүү мөрчлэр ингээд ячдаг. Тэгээд дээдлээ юу юм нөө яахгүй. Тэгээд ингээд тэрийг ингээд одоо ингээд хараад уншихад миний тэр надад хэлжсэн тэр пастор хатагч нарын хэлжсэн үг тэр сүм чуулган гэж миний өөрийн сүмийг ярьж байгаа байхгүй. Энэ минийгээ би өөрөө мэдээд ингээд одоо ингээд олоод авч байгаа байхгүй. Тэрнээс ингээд бас ингээд төөрөлт зөндөө явж байна. Үнэхээр хэцүү байд. Үнэхээр нэр одоо тэгсэн хинээд биднээс одоо итгэж гэдэг үгээд байгаа тийм ээ. Маш бэлттэй те чөлөөл. Чөлөөлөлт бид зөндөө бохор сүнс байгаа. Тэгэд одоо ингээд биднээс чөлөөлөгдөд явж л байгаа. Тэ? Тэрнээс бол бүр ингээд чөлөөлөгдөд тэгээд дууссан байхгүй. Хүнд бол маш их гим нүгэл хийсэн болохоор тэр гим нүгэлдээ яагаад биднээс одоо жишээ нь ингээд яагаад хүн үнэхээр өөрөөсөө асуух хэрэгтэй байхгүй. За би ичж гэнэ үү, зовж гэнэ үү тийм ээ. Айцтай яваад гэнэ үү. За байна тэр байна наацхын дэн тэ. Тэрнээс одоо ингээд нууцаар нэрээ ингээд одоо бус тэлгүүж завхаарж явж гэнэ үү. Би худлаа ярьж гэнэ үү. Би мөнгийг хайрлаад байна уу? Энэ наацхаас асуугаад ингээд дотроо бодоход энэ байна гэдэг чинь би нүгэлтэж байгаа. Би үргэлж тэр мөнгийг хайрлж ирэх гэсэн байхгүй. Нөгөө хараад гүүл юм шиг байсан нь яг эцэс бас л мөнгөний араас тий бурхнаа биш мөнгөө нэг тавиал гүйжлээсэн байгаа байхгүй. Одоо ингээд энэ мөнгөдөөс мэдээд ирэнгуут чи юу мөнгө цаашаа мөнгөний болоод явчихсан байгаа байхгүй. Энийг мэдээд авчиж байгаа байхгүй. Тэгээд одоо бурхан дээр ястан нэр одоо тэр мөнгө бол гэтээ тэргүй тэ хүн өөрөө цэвэрлэгээ сайхан болоход бурхан биднээс өрөөнөө хангана гэсэн хангалтнаа гэдэг ойлгоод авчиж байгаа байхгүй тэ тэрнээс бол өөрөө хүчээр л олж авах гэж байгаа юм шиг яатрын зүудрэн авдаг л байсан байхгүй. Тэгсээ энийг болохоор яг илчтэй сайхан хилчдгүү тийм ээ. Нэг л би нэг мөнгөний араас гүйдгүүл хүн
Би бол яг бурхны дагуу яваад байгаа гэж содтой яриад байдаг. Цаана бол одоо гимбүгтэй байдаг байсан. Одоо тийм бүгдээс чөлөөлөд тэр хүн чинь ичиж зохгүй санаа зовтон гэд гэрчилж ингээ бурхнаа алдаршуулж гэрчилдэг юм. Амен. Халелуя. Тэгээд мэдэж аваад явж шүү. Яг одоо ингээд яг над яриаг чи сонссон чи бүр ингээд яг толгойд өгöd ёг гэ ороод ирж байгаа байхгүй. Яагаад ингэ итгэж хүмүүс ингээд гимшиж чаддгүй юм бэ? Манай нэг найз дүү мэн ингээд 10 хэдэн жил бас цуглаанд явсан намайг дагаад ирсэн шүү дээ. Тэгэд гимших гээд тэгэхээр ингээд би гимшмээр байна буруугаа мэдэж байна би гимшиж гин гэд ингэж байгаа хэрнээсээ яг гимшээд ингээд чөлөөлөгдөе гэхээр гимшиж чадахгүй байна. Би ерөөсөө гимшиж чадахгүй ингээд бүр хэлж байгаа байхгүй юу? Тэгэхээр чи яагаад гимшиж чадахгүй юм бэ? Яасан сони юм бэ? Би ингээд бурхнаа улам хандаад хаар бурхнаас ингээд гимшиж ирээд гимшижсэн гэдгсэн чинь намайг 10 хэдэн жил цуглаанд явхад намайг гимш гэж хинч хэлж байгаагүй шүү дээ. Гимших ёстой талаар надад хинч хэлж байгаагүй шүү дээ гэж хэлж байгаа байхгүй юу? Тэгэд тэр цуглаан ингээ гажмаж юм байхгүй. Яг л ингээ зөв цуглаан гэж явдаг цуглаан байгаад байгаа шүү дээ. Тэгээд парса хүмүүс чинь яа парса гэсэн л нэртэй болохоос чинь нэг бүлэглэл байгаа шүү дээ. Одоо христчэн хүмүүс чинь бас л христчэн гэсэн нэртэй л болохоос бас л бурханд итгэгчдийн бүлэглэл байгаа шүү дээ. Тэгэхээр энэ бүлэглэлүүд дээр ямар сүнс ажиллаж болох вэ гэхээр шашны сүнс чинь хамгийн үнэхээр залмихтэй үнэхээр симээрхэн нууцлаг айгүй бохирсон зүйл юм байна шүү дээ. Тэгээд парсачууд яаж хэлсэн бэ гэхээр би ч өстэй 11 өргөдөг би тэгдэг ингэдэг би шинтэй таны өмнө зөвхт байдаг ингээд би энэ нүгэлтэй энэ татвар хураагчаас дээр гэж ингээд бодоод байна шүү дээ. Одоо энэ авдаг хүмүүсээс би хамаагүй дээр би аврагдсан. Яагаад тэгэхээр би ингээд танд итгэсэн учраас ингээд айгүй бардам ийм болцсон байгаа байхгүй юу? Тэ шашны сүнс бардам болгодог. Угаасаа бардам болгодог. Тэгэнгүүт гимшгийг ерөөсөө зөвшөөрөхгүй болоод шүү дээ одоо. Бидний ард түмэн гимшүүл чөлөөлөгднө гэж эзэн хэлсэн байгаа шүү дээ. Гимш гээд ингээд гимшиж чадахгүй. Бурхны үгийг буруугаар ойлгуулж байна тийм. Гимшиж чадгаа болтолно гэж ойлгуулсан байх тийм. Бурхны үгийг буруугаар ойлгуулж штэ. Тэгэхээр хин бурхны үгийг зөвөөр буюу үннээр олж харах саадуулж авах бохор сүнсэд хүмүүсийн тарих толгойг тий буруугаар ойлгуулж тий бурхны үгийг уншихад буруу ойлголтыг өгөөд тэрийг олон хүмүүс цацж байгаа байхгүй юу? Тэндээс хүн чөлөөлөгдөх тусмаа бурхны үгийг буруугаар ойлгож исэн тэр бохор сүнснүүд нь алга болох тусам хүн бурхны үгийг үннээр ойлгож эхэлж байгаа. Түүнд бол та хэлсэн шүү би одоо ойлгож эхэлж байна. Яг үнээр бид бүгд л одоо ойлгож эхэлж байгаа шүү дээ. Ерөн бүгдээрээ одоо яг нь бохор сүнснүүдээс бид чөлөөлөгдөх тусмаа бурхны үнэн үгийг ариун сүнсээр цэврээд эрүүлэр ойлгож эхэлж байгаа байхгүй. Ингэж хараад бурхан ингэ хэлсэн юм байна штэ. Гимших хэвээр гэтэл гимшиг чинь буруу гэж зааж байгаа чинь ариун сүнс өөрөөгөө чи битээ гимшиг гэж хэлэхгүй штэ. Тийм тэгэхээр тэр ямар сүнс ажиллаж байгаа вэ гэдгийг бас ингээд маш тодорхой байгаад байгаа байхгүй. Тэгвэл энэ ингээд бид нар ингээд маш их чөлөөлтүүдийг ярьж байгаа штэ тий. Бид нар чөлөөлөгдсөн бичлэгүүд хүртэл пэйж дээр тавьж байгаа тий. Чөлөөлөлтийг хараад чөлөөлт бодтой юм байна. Тэгвэл гадаад ч гэсэн маш олон чөлөөлтийг хүмүүс те ингэж чөлөөлөж байгааг тавьж шít. Би дээрээ мэдрэхэд ямар сони ингэж гард юм ба штэ. Харагдахгүй нүдэнд үзэхгүй гэтээ тэр надад мэдрэгдээд штэ. Тэр эн чи бодтой штэ те. Бодтой юм байна. Тэгээ гарч байгаа нь хүртэл бодтой мэдэгддэг юм байна гэдгийг мэдчихэж байгаа байхгүй. Ингэж яриад байгаа. Эдгэр чөлөөлт явж байгаа газруудыг гаж та нар ид чид нөгөө нэг гэсэн чинь олноороо хүмүүсийг төрөгдүүлж байна. Ид чид үлдэж байгаа тэр газар руу битгий яваа. Гүнгод эдгэрч чөлөөлөгдөж байгаа хүмүүсийг тэр үйлчлэг хийж байгаа газар руу хүмүүсийг битгий яваа гэж хорж байгаа байхгүй. Тэгтэл Библиэлд тийм байхгүй шүү дээ. Хүмүүсийн тархийг тэгж угааж байгаа байхгүй. Түн Библиэлд та нар эдгэр чөлөөлөгдөх ёстой. Тэгжээс та нар Бурхны үгийг үнэн бүхий цэврээр одоо нөгөө бохир сүнсний нөлөөгүйгээр Бурхны үгийг ойлгоноо. Тэгжээж Бурхны арга замаар хийх юм байна. Тэр газар яаж байгаа би тэнд байна, би энд байна гэхэд та нар олноороо бүх уртаарай. Тэр газар руу явж болохгүй шүү гэдэг үгээр эдгэр чөлөөлтийн үйлчлэлийг хийж байгаатай хүмүүсийг чөлөөлөж байгаа газар руу хүмүүсийг олноор нь шууд хориг тавьж байгаа байхгүй. Цогсоож шүү. Явсан хүмүүс нь эдгэрээ чөлөөлөгдөд үннийг олж хараад ойлгоод ухаарад Бурхны замаар явж эхэлж. Тэгээд өрөөлөд тэр Бурхны гой зүйлүүдийг авч эхэлж байгаа байхгүй. Гэтэл яваагүй үлдсэн хүмүүс нь яах нь хизээш тэр зүйлийг ойлгохгүй олж харах. Бохор сүнсний нөлөөнд дотор тэр хүний одоо нөгөө хязгаарлагдсан барьцсан зүйл дотроо яваад байхгүй. Тэгэнгუутаа оюун бодол дотор нь чөтгөрийн ярьж байгаа дуу хоолойнуудыг сонсоод
Бурхны үгийг эсэргүүцэж байгаа. Яагаад Библиэлд та нар эдгэр чөлөөлөгднө. Та нар явж эдгээд чөлөө гэдэг үгийг эдгэр чөлөөл болж байгаа нэг тэнд Есүсэд бүү орч. Ингэж ярьж байгаа чинь тэр дуу хоолой хаанаас ирж байна? Энийг та өөрөөгөө үгүйсгэж яллаж буруутгах биш. Харин таны дотор ярьж байгаа тэр дуу хоолой хинээс ирээд байна гэдгийг ялгаасаа гэдэг үднээс л хэлж байгаа. Яг л дуу хоолой оюун бодолд орж ирж байгаа бүх дуу хоолой Бурханаас юм байна гэж маш олон хүмүүс бодоод байгаа байхгүй юу? Гэтэл зөвхөн тэр биш юм байна. Ариун сүнсийг авчаад хүртэл хүний оюун бодол дотор бохор сүнсний дуу хоолой бас орж ирж байгаа байхгүй юу? Гэтэл тэр бүх зүйлээс Бурханы үг ариун сүнс ингэж хамгаалдаг. Тэрнээс л та өөрөө хизээч тийх одоо тэрнээс өөрийгөө хамгаалаад гараад чадаад дийлээд явах боломжгүй байхгүй. Тийм болохоор оюун бодол чинь хэрвээ тийм дуу хоолой орж ирж игэл Библиэд тулгаад хараарай. Хэрвээ үнэхээр тэр зүйлтэй эсрэг байх юм бол наадах чинь өөр дуу хоолой шүү, тий? Бохор сүнсний дуу хоолой. Тэрнээс бол эдгэр чөлөөлт бол Бурхан өгсөн. Энэ бол байх ёстой зүйлүүд, маш бодиттой зүйлүүд. Хүн өөрийнхөө Бурхан бичсэн байгавал амлалт нь бүх хүн боломжтой байгаа байхгүй. Тэгвэл та ингэж бичсэн юм байна. Би таны өмнө очиж эдгэд чөлөөлөвдөө та надад үнэн гэдгийг харуулаач гэхэд Бурхан танд харуулна шүү дээ. Хэрвээ та тэр газар эдгэр чөлөөлт болно гэж Библиэлд бичсэн байхад та тэрэнд итгэхгүй ч юм уу те. Тэгвэл та хязгаарч чөлөөлөгдөхгүй. Хэрвээ та эдгэр чөлөөлтийг авч чадахгүй байгаа бол тэр газар Бурханы газар биш байгаа байхгүй. Яг л Бурхан чөлөөлнө гэлсэн шүү тийм. За тэгэхээр ер нь бидний гэрчлэлийн төгсгөлийн харам ортлоо. Өнөөдрийн гэрчлэлийнхаа сэдвтэй холбогдуулаад базаж төгсгөлд нь танд ямар ухаарлыг, ямар мэдлэгийг хүрээсэй гэж бид зорж байгаа бас нэг товчлоод хэлчихвэл мэдээж олон асуултуудыг тавихыг танд санал болголоо. Ариун сүнсээр төрсөн хүн яад юм, төрөөгүй хүн яад юм, хэн эзэмдүүд, хэн нөлөөлүүлдэг гэдэг асуулт мэдлгүүдийг ярьлаа. Энэ дээр нэмээд бас нэг төгсгөлийн үгийг хэлчихвэл Түрүүнд одмагч хэлсэн ш нөгөө гимшиж чадахгүй байна гэж хэлсэн шүү дээ. Түүнхэд Бурхны үнэн үг өөрөө хүний зүрх сэтгэлд орох үед Бурхны үнэн үгийг сонсох үед Бурхны үнэн үг өөрөө зүрх сэтгэлд ороод ариун сүнстэй тусламж бидний дотор энэ гим нүглийг чи үлсэн шүү дээ. Энэ та нарын дотор байна, чиний дотор байна гэдгийг бид нар дотроос мэдрүүлж байгаа байхгүй. Тэгээд бид нар гим нүглээ улаад чадахгүй байсан хүн чинь ичээд гим нүглээ улаад чадахгүй байсан хүмүүс би гим нүгэлтэй би энийг хийсэн гэд гим нүглээ гимшээд ирж байгаа байхгүй. Тэгвэл энэ үед болохоор бидний дотроос гимшүүл тэр ичгүүр гим нүглээ ил гаргахыг хүсэхгүй байх үед биднийг тэр ичгүүрийг давж гарах хүчийг ариун сүнс Бурхны үг гэдэг нь Бурхны үгээр дамжиж ариун сүнстэй тусламжтай бидэнд өгж байгаа тийм. Тэгвэл энэ өөрөө бидний ямар ч оролцоогүйгээр бидний ч зөвхөн Бурхны үгийг сонсоо сууж байхад бидний дотроос илчлэгдэж гарч байгаа нь өөрөө ариун сүнсний нэгүсэл буй хүч чадал тэгээд Бурхны хүч чадлаар бид нэ гимшиж байна. Сүнсээр тэгэхээр бидний яриад байгаа зүйлийн яг төгсгөлд итгэгч хүн ариун сүнстэй ариун сүнсгүй гэсэн хоёр итгэгч хүн байлаа тийм үү. За ариун сүнстэй хүн нь ариун сүнсийг хүлээгээд авцсан Иесус Христэд итгэдэг ариун сүнсээр удирдуулж байгаа тийм үү. Тэгвэл тэр хүн бохир сүнс буюу одоо гим нүгэлд эзэмдүүлэхгүй тэр өөрөө эзэнтэй шүү дээ тийм ээ. Эзэмдүүлэхгүй харин нөлөөлүүлдэг. Мэдээж шууд гим нүгэл Христ итгэгч ах дүүс нарыг минь одоо шууд нөлөөлөд шууд гим нүгэл үйлдүүлэхөө үгүй энэ багаар ингэж нөлөөлдөг гэсэн үг хана шүү дээ тийм нөлөөлдөг. Харин яг ариун сүнсээр төрөөгүй ариун сүнсээр дахин төрөөгүй байгаа итгэгч хүмүүс бол гим нүгэл буюу бохир сүнсэд эзэмдүүлдэг. Эзэмдүүлнэ гэхээр шууд ухаан санаагаа алдахыг хэлээгүй. Тэр жишээлбэл завхаарлын сүнсэнд эзэмдүүлэх юм бол тэр шууд завхаар гим нүглээ хийнэ гэсэн үг. Хэрэг тэр маш их уурлаж хүчрхийлэгчтэй доромжлогч ийм сүнсэнд ослуулах юм бол тэрийг хийнэ гэсэн үг байхгүй. Тэрийг энэ эзэмдүүлж байгаа гэсэн үг. Христ итгэгч яг ариун сүнсээр дахин төрсөн ариун сүнстэй хамт нэгүслийн дор явж байгаа яг нэгүсэл дор явж байгаа ариун сүнс дор даруй явж байгаа хүмүүс л эзэмдүүлэхгүй нөлөөлөх боломжтой. Шууд нөлөөлөхгүй харин багаар ингэж нөлөөлүүлнэ. Харин нөгөө үе таалгыг бид нар нээж өгөхгүй байх сүнслэг
тэр нөгөө сахилгажуулалт сүнслэг тэр өсөлтөөрөө бид нар тэр ялах хэрэгтэй. Бидний тэмцэл бол мах цусны эсрэг биш. Харин харанхуй ертөнцийг захирагч тэнгэр дэх ёр юм уу сүнслэг хүчний эсрэг гэж хэлсэн байгаа шүү дээ, тийм ээ. Тэгээд бид нар яаж тэмцэх вэ гэхээр нөгөө бурхны үгээр хоёр талдаа эртээ амьд сэлэм, идэвхтэй хоёр талдаа эртээ амьд сэлэм болон нөгөө сэлэм нь бидний нугас чимгийг салд нэвтлэн ороод сүнс бодоод бидний сэтгэлийг ялгаад өгч чинь чи энэ сэтгэлийн төвшөнд ингэ явж шүү. Чи энэ сүнсний төвшөнд ингэж яваарай. Ингээд сонголтыг өгчөд би сонголтоо хийн штэ, тийм ээ. Тэгээд зүрхний бодол санаанд хилчилж өгнө, бүгдийг зааж өгнө, зааварлаж өгнө. Энэ бол ариун сүнсний нэгүсэлд ор алхаж байгаа. Ялалт мөн үү? Мөн штэ. Тийм ээ? Амен. Амен. Тийм. Тэгээд энэ нөгөө бурхан нөгөө нэг эрүүл хүмүүст бус, өвчтөе хүмүүст эмч хэрэгтэй. Би зүвт хүмүүнийг бус харин нүгэлтнүүдийг гэмшил дуутахаар ирсэн юм гээд энэ нэслэр ингээд хэлхийг хүсэж байна. Тэгээ итгэгч нартай зориулаад юу гэж хэлхийг хүсэж байна гэхээр үнэхээр итгэлийнхаа амьдрал руу хараач ээ. Бурханы өмнө ирж гэмшээрээ. Үнэхээр биднэрт гэмших асар их шалтгаан байгаа. Харин бид нэр тэрийгэ мэддгүй учраас өнөөдөр ингэж төөрж бодолж аваа. Би ч гэсэн тэгж төөрж бодолж авсан. Тэгээ энд ирээд үнэхээр гэмшин жинхэнэ гэмшин гэдгийг юу болохыг би үнэхээр биеэрээ амссан. Тийм учраас биднэрт гэмших шалтгаан асар их байгаа. Тэгээ та бүхэн бас итгэлийн амьдрал руугаа жинхэнэ итгэлийн амьдрал руугаа орохыг хүсчихвэл үнэхээр гэмшээрэй л гэж хүсмээр байна. Тийм. За тэгэхээр одоо гайхалтай үннийг өөрийнхөө итгэлийн амьдралын болж байгаа үйл явдал, өвдөлт, яалалт гэдэг ингээд гайхалтай зүйлсүүдээ хуваалцсан та бүхэндээ баярлалаа. Таны хэлсэн үг итгэлийн дахиад ахан дүүст мань хүрэх ёстой. Ингээд үннийг мэдснээрээ бид шүүлтэд бэлдээд байгаамаа, шалгалтандаа бэлдэж байгаамаа. Тэгэхээр итгэгч ахан дүүсээ та бидэнд гоё үг хэрэгтэй юу, үнэн үг хэрэгтэй юу гэдэг ухаарлал бас танд очих болтугай. За ингээд дараагийн гэрчлэлээр уулзлаа. Энэ удаагийн гэрчлэлийг төгсгөж болж байна уу? Тий. Дараагийн гэрчлэлээр уулзлаа. Баяр таа.